харахад тэгээд давхуулж байгаа шүү дээ. Хүүхд унаад ирж байгаа мó, морь өөрөө ирж байгаа мó бас таа саний дээ. Тэр унаач өнөөсөө илүү хэмтэн байна гэх. Гэхдээ бидний яагаад үнэлсэн бэ? Яагаад Монгол наад Монгол наад. Хотны өрөөнд өссөн хүмүүс байна уу? Хотны өрөө ондог хүмүүсээс санаа асуугаараа тэдний хинч асуудаг байхгүй. Морь ирэхэд ямар амар юм болов уу? Бид нар төсөөлөгдөхгүй шүү дээ. Ингээд 200 300 морь тэр ирдэг байхгүй. Айчтай зүйл. Тэр хүмүүсд нэг 2 буюу 3 төрөл нэгцэн тань скол туслах. Тэгэхээр бидний брэнд бодлоо тийм байх. Энийг бид нэр өөрсдөө дарж ирэх хэрэгтэй. Гайхамшигтай зүйл бид бас байна. Тэгэхээр брэнд буюу тэр энэ вайд гэж байгаа зүйл үнс нь юу юм бэ? Гурван хүний үнс. Миний үнс нь юу вэ гэхээр хагас сонсоод аюул сонсож магадгүй. Тэгэхээр бид дараа галзтай энэ үнсний тухай ярилцсан л да. Ихний үнс гэр бүлийн үнсний үнслээ усаадгүй үнс гэдэг бол одоо контон дараа телевизээр одоо ярьсан зүйл. Та энийг өөрсдөө яг тулаад хэлэхээр мэдэрдэг үнс юм. Сургуулийн үнс гэдэг бид нар өөрсдөө мэдэрч байна. Сургуулийн үнс гэдэг бол яг харахгүй юм. Тэр таач. Энэ бол манай сургуулийн үнсний хамгийн наад зах нэг юм. Одоо хамгийн их сургууль, хамгийн том сургуулиуд дээр ерөөсөө жолонд нь ороод мэдэрдэг байхгүй. Хоёрдоос 2 мэдэр. Энэ бол бидний сургуулийн өнөөдөр бий болсон юм шүү. Өнөөдөр хамгийн наад захын үнцийг өдөрөөс их гэж байна. Яарсан үед ч цаafаа өнцтэй байсан ч онцоо өгч хараад энэс хэрэглэхгүйгээр үнсэж байгаа. Яагаад гэвэл сургуулийн үнцийг эрхүү загнаас даван хийж ирсэн шүү. Энэ бол гайхамшигтай юм. Тэр үндэсний угсааны үнс гэдэг нь болохоор сонин зүйл. Бид нар одоо ийм хүмүүсүүдийг одоо таньдаг юм шиг ярьж байна. Модон шинэ яагаад эцгийг алаад юу яасан? Эцэг хүний байгуулсан. Энэ манай эцгийг алаагүй байсан бол эцэг хүн байгуулж чаддаггүйсэн. Түнш аюу аайга хэсэг нүхтэй аваад юу хийж байгаа? Одоо манайхаар хуйлдаа гэж тийм хийж байгаа. Аавыг алаад гэсэн. Тэр болохоор модон шинэ юу эцэг хүний байгуулсан. Тэр модон шинэ юу мэдсэн гэдэг бол үнц нь гэдэг бол гэр бүлийн үнц биш байсан байна. Хувь хүний үнц нь улс орны хэмжээний үнц. Тэгэхээр модон шинэ юу хүмүүн бүртээ хайртай байсан юм уу гэж. Чингис хааны үнц нь юу юм бэ? Манай үнц нь ч гэсэн бүр айлштай үнц. Өөрөөр ахыг алаад гэсэн. Тэрийг бид хин ч ярьдаг шүү дээ. Ах нь ямар үнцтэй байсан. Чингис хаан Тэмүүжинд ямар ч үнцгүй хүн байсан болоод хараад алдсан юм уу? Бид нар бол түүний зүгээр нэг тийм загас магас алдаад яагаад нөгөө бочроо зүгээр будаас аваад гэсэн шиг ингээд авсан. Тэр чинь болоо баг насны хүмүүс хоорондоо удаа шийдэж шүү дээ. Задууш тэр зэрэг зодтолж юм. Чи юм лээ. Ихүү. Чи хамгийн сүүлд хизээ зодтолсон бэ? Гэж юм батуугатай адилхан хэлсэн. Зодтолж үзээгүй юм лээ. Тэгэхээр би чамд зодтолж үзэж хийж байгаа юм шиг тийм. Хацтай байна. Тэгээд одоо ч хараад үгүй зодтолчихоо тийм. Энэ одоо бидний зодтолтог нас өөр шүү дээ. Тэгэхээр энэ Чингис хааны үнсэн гэдэг бол манай нэг одоо Чингис хаан гэдэг тоглолтой. Өөрөө гэдэг. Өөрөө үнсэн хаан гэсэн. Манай нэг бараг зөв бид түүхтэй энэ тухай дараа хэлмээр ярьсан та. Манай өөрөө өөний би юу хийж вэ гэдэг шиг өөрөө мөнхөд хүссэн гэдэг. За ер нь би бохгүй юм байна. Би үгүйж бохгүй юм байна. Тэрээр өччих юм бол энэ аимшигтай болох юм. Мөнхөдийг туйлаас үсчихсэн. Тэрийг одоо манайхан одоо хоолоо модоо зангируулсан ярьж ирсэн Чингис хааны хувь хүний талаас нь яг тэр үнс шиг судлаагүй байхгүй. Магадгүй цаг үеийн машин байвал очиод үзвэл Чингис хаан надтай илүү ойлголцсон байна та. Хатотноос би тэгж боддог. Чингис хааны судалсан хүмүүсээс илүү. Бид нар бол одоо зарим хүмүүс Чингис хааны дэргэдэн байсан юм шиг одоо хэдэн аваатай байсан, тэгдэг байсан юм яриад байдаг. Тэр бол таахан зүйл шүү дээ. Тэр хүн яагаад ийм үнцнийг хүсв? Манай зам хазар бид бидэндээ занаатрын үнцний бол өөрийнх нь үнц юм болохоор эзөөч тийм Монгол улс байгаад байсан. Тэр хүн бол
шашны хүн байсан. Шашны хүн байсан болохоор манай нэгдүгээр хамгийн гол үнцний нэгдүгээр юм байсан. Хоёрдугаарт нь монголчуудын тусгай байдал гэдэг юмсан байна. Тэр судлаач ийм гэж байна. Тэгэхээр бидний үнцний гэдэг юу вэ гэхээр экономич ийм сайнснууд хийсэн, моосууд хийсэн ийм олон хүмүүс хамгийн гол нэгдүгээр үнцний бидний язгуур гэж буюу нийтлэг экономич үзэл хэлбэрийн зөв бидний үнцний хамгийн гол зүйл. Энэ бол миний лекц оршилдог. Одоо лекц хийж байна. Захаж үзэж юм. Тэгэхээр энэ үнцний гэдэг маань юу юм бэ? Та нар техник технологи хөгжөөд ирсэн чинь өнөөдөр юу бодлоо дараа нь хөргөл хийсэн ээ. Дараа нь мэдээлэл хийсэн ээ. Дараа нь нано, дараа нь бид цаашаа смарт бодос юу ухаалаг үе гэдэг. Ухаалаг үе бүсгий үе гэдэг. Таа гэж. Тэгэхээр энэ хоёрын жоохон хугацаа нь энэ бүхэл бүтэн энэ ард сурч байгаа хугацаанаас маш бага ч гэсэн асар их мэдээлэлүүд өгсөн зүйл байна. Тийм тохиолдолд хүн яагаад өөрийнхөө үнцнийг тогтоогоод явж нөгөө 30 настай шиг юм асуудал байна. Энэ юу вэ? Нөгөө цагийн менежмент. Бид эндээс судалгаач. Та сая миний өмнө дээр суурьсан амтлаас тэр кофе тест бүмгийн хасавар. Тэр их гоё яриа. Гамшигтай та өдөр дараа нь бас лекцийн сонссон цог явуулсан. Ерөнхийдөө би бол цахим мөртөө юуныхаа цахим мөртөө холбооны тэр нэг бизнес маш их зүйлүүдээс хаж авдаг. Тэр маш гоё санагддаг. Тэр яг тест бүмгийн компани бид багч та тэр тест бүм ган толгой дээр дараа аадлаас араас нь өөрсдөө асуугаа. Тэгвэл энэ яг бидний өнөөдөр юм шиг хаашаа явах юу хийх вэ? Кино үзэх үү? Болцоонд явах уу? Арбайт хийж мөнгө олох уу? Цагийн ажил хийж мөнгө олох уу? Эсвэл найзуудтайгаа зугаалах уу? Гэх тийм маш олон зүйлүүд талаас нь зулаагаа батаад байдаг. Гэтэл энэ зүйлийг бүгдийг маш сайн зохицуулалтаар зохицуулбар болох хэрэгтэй. Яагаад гэвэл өнөөдөр дэлхийд маш олон сүлжээний юу бий болсон бэ? Аасын таш зүйл бий болсон бэ? Одоо бид зөвхөн монгол хэлээр мэдээлэл аваад байдаг. Бид нэг англи хэлээр нэг тийм 100% авч чаддаг. Солонгос хэлээр аваад байдаг. Солонгос хэлээр нэг гоо level.com гэдэг сайт байдаг. Тэнд ажиллаж байгаа залуу манай захин өртөө албаны бас гişин гэж бас багталтай. Тэрүүгээр солонгос хүмүүс бүр амьдч чадсан. Энэ шиг Seoul-с Beijing гэдэг чих юм бол жишиг юм гэж ярьдаг. Тийм бол Seoul-с Beijing хүртэл аюугаа явмаар. Өнөө танаа нөгөө роботтой технологийн тийм мэдээ Эйнштейн дээр компьютер гарч ирэх таа нэг тэгвэл бид одоо тэгээд нэг кино санаж байна. Энэ робот нөгөө техник кинокод болоход яг жинхэнэ үн болно гэдэг тийм тэр нөгөө шивтэй үнийг хайж яваад гэж тийм кинокодын номыг сонсч байгаа тийм яг тэр шиг тэгвэл тэр бүх мэдээллүүдийг эндээс авч явдаг. Энэ мэдээлэлүүд чинь хамгийн гол нь та нарыг цаг хугацаагаар зүй зохицуулах маш их хэрэгтэй байна. Цаг хугацаагаар зүй зохицуулах маш их хэрэгтэй байна. Маш их цаг хугацаа хэмнэн мөн өөрсдөө нэг ном унших цаг хугацаа ч гэсэн эндээс олж болдог. Тэгэхээр сүлжээнд тулгуурсан мэдлэг гэдэг зүйл их хэрэгтэй. Энэ бүх мэдлэг өгөх баазад бүгдөө энэ багцлагдсан байдаг. Энэ багцлагдсан зүйлийг өөр 40 оны юу Эйзенхауэр гэж өөрийнхөө мантрасаар гаргасан байдаг. Ямар нэгэн зүйлийг чухал ч гэсэн яаралтай биш, чухал биш яаралтай, чухал биш яаралтай биш гэж гурван зүйл батсан. Өөрөөр та нар өөрсдөө 100% ажиллаад ийм 100% ажиллаа бүгднийг дөрөв хуваалцсан. Бид нар ихэнхдээ болцсон. Энэ нэгийн юу болсон? Тийм үзэл болсон юм. Тэр чухал биш гэхлээр яаралтай гэж бодоод бид ажил руу бид ихтэй хангаад. Өнөөдөр жишээ нь хамгийн чухал зүйл өнөөдөр нэг физикийн ч юм уу Монголын компани семинар болж байна. Гэтэл тэр та чухал байсан ч гэсэн яаралтай биш санагдаж байна. Энэ тухайд дараа нь та энэ цагийн матрицыг гэдрүүгүй ярьдаг би энэ тухай ярьж байна. Цаг агаа тэр өдөр энэ хамгийн гол ярилцсан тийм. Тэгэхээр энэ олон бүх багц зүйлүүд та өнөөдөр компьютер ширээд ирэх багсдаад үйл. Юу та өөрсдөө яаж болох вэ? Юугаар мэдээлэл чинь энэ мэдээллүүдийг сайн дөрвөн багцд яаж хуваалгаас шалтгаална.
За өдөрөөр бяцхан завсарлага хийв. Би үгүй болохгүй. Хүн цагийн менежментээр бүх юмыг дандаа бодоод үнэхээр надад ямар хамаатай. Тэ? Өөрийн төлөө отхон боочгүй. Энэ шиг оо баг. Энэ үгийг бид нэр аягүй баг. Энэ үгээр бид нар бүх юмээ өөрсдөө үзүүлдэг шүү дээ. Цаас сургууль мөн савж байгаа юм хэцүү байх. Яах вэ? Эсвэл бодомжаар би Улаанбаатар хотод зүгээр би нэг жишээ би алхах тохтой. Улаанбаатар хотод яг хотод алхаж байгаа юм шиг 120 м зам байдаг шүү дээ. Дараагийн жилийн дараа бүр үзээ. 120 м зам. Яг хотод алхаж байгаа юм шиг. Хараад алхахлаар бол зах дээр бүр явж байгаа шүү. Яг урд талын зараад очиж. Эсвэл хажууд нэгэ зодонтой кино үзэж байгаа юм шиг хажууд зодтон дээр энэ тал баахан янз бүрийн хүмүүс аль процесс болж байгаа юм тийм. Тэгэхээр энэ төлөө бид нар яах ёстой вэ? Бид нар өөрсдөө боож авах ёстой. Бид нар боож авчих. Боож авах. Бүр боож авах. Хамгийн гоё арга найдаа. 나도 이 나라다. 우리 약간 이렇게 나랑 무슨 이 노래부터 우리가 자기 보러 듣자죠. 이 보러에 사기를 듣고 이 누구가 어떤 했으니까 노래가 다른 나라. 기회에 얀소리 분 작성도 홍보하더니 사각자의 허비들 하고 비와 사각자가 악착 다음에 오는 이 악성 수 다음에 그때 민상을 여쭤야 할 수 있는 부분이 있죠. 이 목소리를 작성. 근데 야, 잘 듣고 왔어요, 진짜. 어떤 빅들이 단어가 갑자기 이야기 인식하면서 인식하고 진짜 어렵더라고요. 이 잘했어도 또 좀 구체지셔죠. 근데 비슷해. 저 그리고 야, 우리부터 한번 지구가 이게 뭐 됐으면 이런 막 갖다 놓으려고 했죠.